Хүүхэд болгон өөрөөсдийнхөө янз бүрийн хүслүүд байдаг. Тэр дундаас шинжил болгоноор үргэлж бодогддог нэг зүйл нь Сантадаа уулзах хүсэл байдаг. Энэ хүсэл бол нэг биелсэн байхад тэр хүүхэд насан турш том болтлоо, магадгүй өвөө эмээ болтлоо өөрсдөө дурсах бах. Энэ дурсамжийг бүтээхийн тулд өвөө нь эльфүүдтэйгээ хамт энэ Степ Арена буюу мөсөн өргөөнд өөрийнхөө тосгоныг байгуулад байна. Энд бол хүүхдүүд маань яг хойтолд ямар зүйл болдог, бас Санта эмээтэй уулзаж болно, үлгэрийн баатруутай, эльфүүдтэй, бас Санта өвөөтэйгээ гэд олон зүйл уулзаж бас хийж болохоор ийм гайхалтай нэг өдрийг өнгөрүүлэх цаг хугацааг бүрдүүлээд байна да. Одоо нөгөө хүүхдүүдийн хамгийн үзэх дуртай нөгөө хүүхэлдэйн киноны баатрууд нь тэд нар ч одоо өвөөгийнх нь бүх хайртай дөрүүд тэд нар маань бүгдээрээ ирж байгаа. За тэгээд эльфүүд гэдэг чил бараг 10 гаруй хүүхдүүд биш үү? Тэд нар маань эндээ ирээд ирсэн хүүхэд болгоныг угтаж авна, хаана юу хийх үү гэдгийг нь зааж өгнө, загтал бичвэл хааш нь илгээх үү, эмээтэй уулзаад үлгэр сонсохоор бол хаана очих уу, өвөөгийн хүслийг сонсохоор бол хаана очих уу гэдгийг бүгдийг нь манай эльф заагаад өгнө гэсэн үг. Тэгээд өвөө нь яг энэ сандал дээрээ, яг энэ суудал дээрээ сууж байх болно. Хүүхдүүд маань яг нөгөө кинон дээр гардаг шиг өвөөдөө ирээд өвөр дээр суугаад өвөө нь хэрвээ даах юм бол бүгдийг нь суулгана. Тэгээд бүгдээрээ хүслээ хэлээрээ. Тэгээд бас өвөөгийнхөө өвөөдөө хэлмээр байгаа зүйлсээ загтал болгоод бидэн рүү илгээж болно. Тэнд нөгөө маш том бараг хэдэн метр бай том тийм шуудангийн хайрцаг бий. Тийшээ очиж хийчих болно. Шинэ жилийн хамгийн чухал бэлэгдэл бол Санта Клаус буюу би. Тэгэхээр надгүй бол шинэ жил байхгүй. Тэгэхээр би ямар нэгэн аюулд орсон бол, би ямар нэгэн асуудалд орсон бол заавал Сантаг аврах хэрэгтэй. Энийг аврахын тулд энд байгаа дөрүүдээс гадна энэ танхимыг дүүргэх, инээд хөөрөөр дүүргэж, алга ташилтаар дүүргэх энэ хүүхдүүд маань зайлшгүй хэрэгтэй. Тийм учраас та нар маань энд заавал байх хэрэгтэй шүү. 17-оос эхлээд Санта тосгоны бүх үйл ажиллагаа нэгдээд явчихна. Өвөө эндээ хүслээ сонсоод ингээд байж байна. За яг жүжигийн хувьд болохоор 12 сарын 19-ноос жүжиг маань тоглогдож эхэлнэ. 5 дахь хагас сан бүтэн сан буюу 19, 20, 21. Тэгээд тэрний дараа 7 хоногийн 5 дахь хагас сан бүтэн сан буюу 26, 27, 28 гэсэн ийм 6 өдөрт 2 удаа тоглогдно. Цагийн хувьд болохоор 12 цагаас тэгээд дундаа завсарлж байгаад 18 цагаас гэсэн ийм 2 удаа тоглох юм байгаа шүү.